тамхинд байгаа хардгуулгын агуулмж хүүхдийн төв мэдрэлийн системд нөлөөлж хүүхдийг сэтгэн бодох чадваргүй болгодог, удаан болгодог. Тэгэхээр агаарын бохирдуулагчдын асуудал бол гадаад дотоод гэдэг хоёр хүчин зүйлсээс хамаарч байгаа. Дотоод орчинд үүсэх агаарын бохирдлын их үүсвэрүүд бол олон янз. Одоо гэрлийн энэ дотор гадаад орчны бохирдол бол нэг их үүсвэр нь байдаг. Нөгөө төгөр бол одоо бидний гэрт ууж байгаа гал түлхээс ахгуулаад хоол хийх тийм ээ. Тэгээд сонгосон тавилга, хулдаас гээл будаг шонхох гэдэг олон зүйл цэвэрлэгээний бодис тийм ээ. Энэ бүхэн бол дотоод орчны бохирдуулагч болж байгаа. Тэгээд дотоод орчны хамгийн том бохирдуулагч бол гал түлхэд дараагаар нь бол тамхи татах гэдэг хамгийн том хамгийн өндөр эрсдэлтэй бохирдуулагч нар байдаг. Тэгвэл гадаад орчны бохирдол бол тийм ээ дийлэнх нь бол одоо өвлийн улиралд бол сэрүүн улиралд бол галгааны явцад гарч байгаа утаанаас үүсэж байгаа тийм ээ. Хоёрдугаар автомашинаас үүсэж байна. Гуравдугаар цахилгаан станцуудаас үүсэж байна. Дөрөвдүгээр хөрс хогны бохирдлын асуудлаас үүсэж байна тийм ээ. За тавдугаарт болохоор юу гэхээр одоо энэ оршуулгын газруудч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд дээрээс нь манай одоо цэвэрлэх байгууламжийн үнэрийн бохирдол гэдэг юмнууд зүйлсэл багцаараа гадаад орчны бохирдол болж ирж байгаа. Гадаад орчны бохирдол бол тийм ээ тодорхой улирлын шинж чанартайгаар тийм ээ бохирдуулагчдын шинж чанар нь бас өөр өөр байгаад байгаа. Тухайлбал одоо өвлийн сэрүүний улирал тутамд галгаатай холбоотойгоор PM 2.5 PM 10 дээрээс нь хүхрлэг тийм ээ азотын давхар эслийн бохирдлууд бол нэмэгдэж байгаа бол тий намрын улирал, хаврын улирал гэх зэрэг хөрсний тоосноос үүсэх бохирдлууд нэмэгдэж байна. Тэр нь PM 10 агуулмж өндөртэй гэсэн үг. Дээрээс нь автомашины гаралтай бохирдол буюу азотын давхар эслийн агуулмж, азууны агуулмж нэмэгдэж ирдэг юм зүйл хамаа. Харин дотоод орчинд бол тийм ээ. Дотоод орчин бол өөрөө ямар нэгэн байгууллагаар хязгаарлагдсан энэ гэр байшин тийм ээ ажлын байрг сургууль цэцэрлэг энэ бүгдийн дотоод орчин хамаардаг учраас дотоод орчин бол өөрөө агаар салгилт байхгүй бол тогтоон шиг байдлаар агаарын бохирдуулагчдын өдрө болгоны байнгын ялгарч байгаа тэр нөхцлөөрөө байж идэг учраас өөрөө хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх гэж төвшин нь бол тийм ээ өндөр байдаг юм аа. Тийм учраас агаарын дотоод орчны бохирдлоос урьдчилан сэргийлж явах нь өөртөө эрүүл мэндэд хамгаалах гол үндэс болж байдаг. Хүн амьдралынхаа 80 орчим хувийг тийм ээ дотоод орчинд өнгөрүүлдэг. Бүрэлдэхүүн хувийг нь гадаад орчинд ажилдаа явахгүй, сургууль цэцэрлэгтээ явах гэдэг өнгөрөөж байна. Агаарын бохирдлын хувьд бол хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг олон хүчин зүйлс тэр тусмаа амьсгалын замын өвчлөл, зүрх судасны өвчлөл, за тэгээд дархлаадаар хангуулал тийм ээ харслын тухайлбал харслын астм, бие бактери гэсэн үг тийм ээ. За тэгээд архив бронхитууд дээрээс нь бага насны хүүхдүүд бол олон төрлийн харшил үүсгэх нөхцлүүдийг бол бүрдүүлж өгдөг. Тэгэхээр яагаад бага насны хүүхдүүд гэхээр бага насны хүүхдийн хувьд үзэх юм бол хөгжил нь бие махбодын хөгжил нь өөрөө одоо маш хурдтай явагдаж идэг. Дээрээс нь бацин солилцоо хурдтай явагдаж идэг. Тийм ээ хүчил төрөгчийн солилцоо хурдтай хүнээс насан турш хүнээс бол тийм ээ 2 дахин илүү хурдан амьсгалж байдаг учраас тийм ээ нөгөөдөөр уушгины одоо хөгжил 7 нас хүртэл нэмэгдэж байдаг. Дээрээс нь дархлааны эсийн хөгжил нь бас өөрөө өөр байдаг. Гэвчлэн олон хүчин зүйлс байдаг учраас өөрөө энэ бол хүүхдийн эрүүл мэндэд маш их сөргөөр нөлөөлөлтөд үзүүлдэг гэдэг юм судалгааны үр дүнгууд төлөвлөлтэй байдаг. За саяхан одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол тийм ээ агаарын бохирдол нь чихрийн шижээ өвчнөд нөлөөлж байна. Тархалалт стресс нөлөөлж байна гэдэг хэмээг бол гаргаад ирсэн. Энэ нь өөрөө дотоод гадаад орчны асуудал хоёулаа яригдчихэж байгаа. Тэгэхээр эрүүл мэндэд бол ийм сөрөг нөлөөтэй. Хүн яаж хамгаалах ёстой вэ гэхээр гадаад орчинд бол бид нар их усөрөө бууруулах чиглэл рүү хийж байгаа бүхий л одоо энэ төр засгийн байгууллагууд болон хувийн хвшлийнхэн тэ иргэдийн одоо идэвхтэй санаачлахын үр дүнд тийм ээ тэр агаарын бохирлыг бууруулахад чиглэсэн хөтөлбөр бодлогыг дэмжин ажиллах нь өөрөө агаарын бохирлыг бууруулахад хувь хүн болгоны оролцоо чухал байж байгаамаа. Тийм ээ нөгөөдөөр хувийнхний хамгаалах хэрэгслийг агаарын бохирдлоос гадаад орчинд бол авч ашиглаж өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Үүн дотор бол амны хаалт байгаа. PM 2.5 гişүүдэг амны хаалтыг одоо бохирдлын ихтэй нөхцөлд бол одоо ашиглаж тийм ээ зөв ашиглаж тийм ээ эрүүл мэндийг бас хамгаалах зүйтэй байна. За тэгвэл дотоод орчинд явах вэ гэхээр дотоод орчинд бол ерөөсөө цэвэр бидний өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой тийм ээ.
хамгийн түрүүнд агаар сэлгэлтийг хийдэг байх хэрэгтэй. Гадаад орчны агаар цэвэр байгаа. Одоо яг одоогийн нөхцөл шиг тийм цэвэр байгаа энэ нөхцөл шиг тийм нөхцөл агаар сэлгэлтийг багаар ботход тийм ээ 30 минут хугацаанд ингээ агаар сэлгэлт хийж дотоод орчинд байгаа тэр бохирлыг гадагшлуулах гэх юм уу. Нөгөөдөөр чигтээ цэвэрлэгийг тогтмол хийж авах хэрэгтэй. Хоёр дараа нь бол дотор тамхи ерөөсөө татаж болохгүй. Тамхи гэдэг зүйл бол өөрөө анх дахь тамхиталт, хоёр дахь тамхиталт, гурав дахь тамхиталт гэдэг хүчин зүйлсүүдтэй гэдэг. Тэгэхээр тамхи бол өөрөө 4000 төрлийн хортой бодис ялгаруулна эргээд гадаад орчинд бусад хортой бодисуудтай болон нийлээд тийм ээ бусад элементүүдтэй нийлээд өшөө бохирдуулагчдыг үүсгэж ирдэг. Ийм учраас дээрэс нь тамхи нь хүүхдийн эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг. Хамгийн олон төрлийн химийн хортой бодисыг агуулж идэг. Тэр дундаа тамхинд байгаа хардгуулгын агуулмж хүүхдийн төв мэдрэлийн системд нөлөөлж хүүхдийг сэтгэн бодох чадваргүй болгодог. Удаан болгодог. Энэ нөхцлүүдийг бүрдүүлж өгч идэг. Тийм учраас тамхиталтыг бол бүр гэрдээ ер нь бол тамхиталтыг шууд хориглох ёстой. Тэр тусмаа жирэмсэн хийж бод нялх нэраа хүүхдтэй аавууд тийм ээ. Ер нь бол тамхиталтыг бол аль болох хорих ёстой. За нөгөөдөөр бид галгаанд анхаарлах хандуулах ёстой. Аль болох 100% битүүмжлээд юм уу тийм ээ. Галгаагаа сайжруулах, галгааныхаа технологиг одоо тухайн түвшиндээ тохируулж сайжруулах гэдэг юм уу. Өвлдөө бэлтгэх энэ ажлуудыг бид нар хийх ёстой. За дотоод орчинд одоо бид яах ёстой вөхөр чигтээ цэвэрлэгээ хийхдээ тийм ээ давхар тос орогчор заавалгүй одоо цооруулж байгаа чи тийм ээ. Тэгээд дээрэс нь одоо гэр дотор бол бид нар тавилгуудаа зөв сонгох хэрэгтэй байна. Ямар тавилгуудыг авах хэрэгтэй юм те. Одоо будаг үнэр аль болох будаг нь үнэргүй тийм ээ. Эко бүтээгдэхүүнээр дэр хийсэн тавилга юм уу? Эсвэл будаг юм уу те. Тийм зүйлийг сонгох хэрэгтэй байна. За угаалгын шингэнүүд дээр бид нар анхаарах хэрэгтэй байна. Одоо хуурц үнэртэй угаалгын бодис байх тусмал формальдегидийн ялгарал, бензолийн ялгарал нэмэгдэж идэг. Тийм учраас дотоод орчинд органик тэтгэмгийн нэгдлийг бууруулахын тулд бид нар хурц үнэртэй бодисуудыг химийн цэвэрлэгэнд ашиглахгүй байх тийм ээ. Цэгтэй цэвэрлэгэнд ашиглахгүй байх гих зэрэг юм олон чин зүйлсүүдийг бол хэрэгтэй. Тэгээд дээрэс нь дотоод орчны бохирлыг нэмэгдүүлэхийн тулд бид нар одоо тийм ээ галгаагаа харьцангуй багасгахын тулд гэрээ дулаалах шаардлагатай байгаа. Гэрээ маш сайн зөв дулаалах хэрэгтэй байгаамаа. Хай доктор, эрүүл мэндийн нэгдсэн портал сайт.